юу байсан шүү дээ. Төмөр зам гадныхныг гуйж одоо бид нар гүүр далангаа одоо энэ том гүүрүүдийг хийлгдэг байсан юм чи одоо бол дотоодын компаниуд өөрсдөө игээ сурцсан болохоор өртөг авцсангүй хямд шүү дээ. Одоо жишээлбэл энэ туул голын 476 км метр зам дээр бол 5 компани консорциум болж ороод тэгээ эн чинь өмнө уул тэр бас Төв аймгийн урдуур уулан дотор бас 5 гүр байсан байгаа энэ компаниуд. Тэгээд одоо бол туршлагатай болсон учраас цаашдаа ямар ч асуудал байхгүй. Өртгөө үед бол энэ дотоодын компани хийж байгаа болохоор бид нар бол бүхэл талаар дэмжиж тэгээд ажиллаж байгаа. Энэ гүүрний хувьд ойролцоогоор хамгийн хямд өртгөл 40 тэрбум төгрөгөөр барьж байна гэх ийм мэдээлэл бол инженер өгч байсан. Яг нь ер нь бол анх зурсан зургаараа бол нэлээд өндөр гүүр зурцсан байсан. Тэгээ ирээд ийм гүүр байж болохгүй намсхна гэдэг. Тэгээд харин ч одоо бид нар баг энэ дээр 20 гаруй тэрбумыг хэмнээд доошоо юугээ 7-8 м өндөр байсан гүүрээ намсгаад тэгээд 40 тэрбум хийж байгаа. Энэ бол хамгийн одоо баг дэлхийд хамгийн хямдхал гүүр байна. Эдийн засгийн үүрэг гэж. Одоо бид энэ чинь аюултай бодисыг хэвлэх асуудлыг хотоос зайлшуулахаас гадна эдийн засгийн үүрэг. Яг эдийн засгийн үүрэг чинь бол юу штэ. Одоо ингээд юу Улаанбаатар хот руу дундуур явж байгаа Улаанбаатар хотын зам адилхан бага хангаа дээр очиод МЛТ-с 127 км замаар туулж ичиж байгаа. А бидний энэ бишин барьсан зам адилхан 127 км замыг туулж ичиж байгаа. Яг адилхан. Тэгээ яагаад ингээд тойрсон энэ Улаанбаатар дундуур явж байгаатай адилхан байгаа юм бэ гэхлээр зэрэг та нар одоо ингээд Улаанбаатарын цаана очиод туул голыг тойроод могоо шиг ингээд тойроод ингээд явдаг штеп. Улаанбаатар төмөр зам чинь тойроод энэ шиг юм шууд гүүр бариад уус сэтлээд явчихаагүй учраас хамаагүй одоо богиносч тойрсон ч гэсэн богиносч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээгүүрний явж байгаа галт тэргэндээ хурд энэ тэнд зогсох асуудал байхгүй. Хоёрдугаарт бол одоо яг нарийн технологи ярил тойрог зам чинь үргэлж одоо вагоныхоо дугуйг идчихийдэг. Энд бол одоо шулуун тавьсан зам дээр бол вагоны ашиглалт илүү одоо өндөр байдаг учраас бол эдийн засгийн үр өгөөж нь бол цаг хугацааны явцад илүү их өндөр гардаг. Ийм л ач холбогдол. Ер нь бол төмөр замыг орчин үед шулуухан тавьдаг болцсон цаг үе биш. Хууч одоо сая ерөнхий сайд ярих шиг боллоо. Хуучин бол ингээд 77 жилийн өмнө тавьжсэн технологи шал өөр болсон. Дэлхийд даяар л одоо дандаа уулыг бол сэтлээд үүр хоолой тавиад явдаг болсон юм л. Тийм учраас бол энэ барьж байгаа зам бол хамаагүй одоо өртөг бага. За